Игэл телевизтэй хамтдаа байгаа үзэгч танд баярлалаа. Лайт мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрөөр бид архины асуудалтай иргэдийг нийгэмшүүлэхэд анхааран ажиллаж байгаа байгууллагуудын талаарх мэдээллийг тоомлон танд хүргэхээр бэлтгэлээ. Мэдээ эхэлж байна. Өөрчлөгдсөн амьдрал төв архинаас гаргахын хүсэлтэй ирчүүдийг 6 сар вакуумжуулсан орчинд амьдруулж тэднийг хортмоо зуршлаас салахад нь тусалж байгаамаа. Харин өнөөдөр энэ төвд 40 орчим ирчүүд ажиллаж амьдарч байна. Энд архинаас гарч амьдралаа өөрчлөгчийн хүсэлтэй 40 гаруй ирчүүд амьдарч байна. Хайрын элч чуулганы харьяа өөрчлөгдсөн амьдрал төвийнхэн архинаас гарч амьдралаа өөрчлөх хүсэлтэй ирчүүдийг вакуумжуулсан орчинд 6 сар амьдруулж энэ хугацаанд Библийн зарчимдэр тулгуурласан сургалт явуулж архинаас гарахад нь тусалдаг гинэ. Үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болж байгаа энэ төвд 200 гаруй ирчүүд хамрагдж байна. Шинээр 17 гэр бүл гал голомтой бадраасан нийгэмд үйлчлээд амжилттай амьдарч байгаа ирчүүд ч олон байд юм байна. Үйлчлэлийнхээ үр дүнгийн талаар өөрчлөгдсөн амьдрал төвийн бачиргал ингэж ярьсан юм а. Гол үйл ажиллагаа нь болохоор архины асуудалтай хүмүүст хурж үйлчлдэг болохоор тэр хүмүүсийн тэр туулсан зовлон жаргал бүх юм мэдэрдэг. Ягаад гэвэл манай багш нар юунууд бол ахлагч нар бол голцоо өөрснөө тэр амьдралыг мэддэг улсууд байдаг учраас яг дотоод сэтгэрүүн нь орж үйлчилж чаддаг учраас үр дүнтэй байдаг харьцангуй. Тэгээ ер нь тэр архиар амьдрсан архины дон гэдэг чинь өөрөө эмгээг учраас тэр сэтгцэн эмгээг учраас тэр байдлаасаа 2 сар татгалзаад 6 сар татгалзаад жил татгалзаад ингээд явна гэдэг бол тэр хүнээс асар их төвчээр гардаг үр дүн гарч чаддаг. Тэгээ энэ бол тийм бас үр дүнтэй байж чаддаг манай том болно. Ер нь архины асуудалтай улсууд чинь янз бүрийн хүмүүс боловсрал архи бол архины эмэг бол хүнийг ер нь юугаар ч ялгахгүй. Хүүс тэр боловсрал те мэдлэг чадвар юугаар ч ялгахгүй. Та өнөөдөр архинд донтоод эмэх тэр эмэгээр өвдсөн л бол тэр бол та өнөөдөр бол та ямар байсан танд юус агт хамаахгүй тэр чинь өвчин учраас тэгэхээр тэнд бол тэрийгээр юус ялгах. Жишээлбэл одоо манай багш нар дотор хуульч хүн байна, тэ эмч хүн байна, тэгээд цагдаа байсан ч хүн байна, багш байсан ч хүн байна. Янз бүрийн боловсралтай хүмүүс байгаа. Тэгээд тэр байтугай боловсрогуулч хүмүүсүүд байгаа, тэ 4-р анги төгссөн ч юм уу. Тэгээд эдгрээд явж байгаа айгу сайхан болсон залуучууд байна. Тус төвд ихэвчлэн архинаас гарах хүсэлтэй ирчүүд вакуумжуулсан сургалтанд хамрагддаг байсан бол энэ жилээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн архинаас гарах хүсэлтэй эмэгтэйчүүд ч хамрагдаж байгаа юм байна. Цаашдаа энэ төвийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ үйл ажиллагааг дэмжсэн бодлого хэрэгтэй байгаа талаар тэд мөн ярьж байлаа. Өнөөдрийн байдлаар бол зөвхөн одоо Баян Зүрх дүүргийн 4-5 хороонд тийм ээ байрлаж тэр 4-5 хорооны хүмүүсийг одоо архинаас гаргах нийгэмд төлөвшүүлэх ийм зорилгоор ажиллаж байгаа. Тэгээ цаашдаа ер нь бидний бодож сансан төлөвлөсөн юм бол маш их байл л да тий. Ерөөсөө Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд тий хороодын нутаг дэвсгэрүүдэд боломжтой бол одоо өөрсдийн юм төвөө нээгээд тий тэр хорооны иргэдийн хурал засаг даргын хамгийн газар цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаад маш олон одоо хүмүүсийг одоо бас архинаас гарах амьдралыг өөрчлөх ийм зорилго бол байна. Ингээд юу бэрхшээлтэй гэхээр хамгийн нэгдүгürt бол орон байрны асуудал. Тэгээ бидрийг төр засгаас бол өнөөдөр яг тэр байраар нь хангаад тийм ээ байраар нь хангах гэр зэрэг бид нар яг өнөөдрийн байдлаар бол нэг иймэрхүү байранд бол нэг 30-40 авах багтаах чадaltaй тийм ээ. За яг иймэрхүү байраар хангаад энэс одоо зүгээр жижиг оврын байшин гэр бич байсан ч болно тийм ээ. Иймэрхүү зүйлээр бас төр засгаас хангаад гэх юм бол бидэрт бол үйл ажиллагаа эхлэхэд бол боловсон хүчин байна тийм ээ. 3-4 жилийн практик туршлага байна. Тэгээд түүнээс гадна ерөөсөө бидний алсын хараа бол ер нь бол Улаанбаатар хотоос зайдуу ч юм ерөөсөө нэг сайхан хотхонтой болчихвол гэж ингэж бодоод байгаа. Энэ өнөөдөр зөвхөн одоо мөрөөдлийн шинж чанартай байдаг. Гэтэ энэ бас хэр төр засгаас дэмжиж газар олгоод тийм ээ газрын зөвшөөрөл олгоод ингээд өгвөл бас байшин гээ чинь бариад өгье талбай байшин гэж төгчүүлээд тийм ээ хангаад өгье гэсэн юм одоо бас санхүүжүүлэгч байгууллагууд бас байж хамгийн гол одоо өнөөдөр Улаанбаатар хотод чинь газрын асуудал хэцүү болсон болохоос өнөөдрийг бидрийг ийм архичдыг ингээд байлгаад идэг оргинуулаад идэг гэдэг утгаар бас төр засаг нэг сайн одоо олж харахгүй нь удаа зөв бидний хувьд ингэж бодож байна. Улаастад үйл ажиллагаагаа явуулж байгаа өөрчлөлт амьдрал төвийн санхүүжилтийг Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагаас тусалдаг гэсэн энэ төвийнхэн үйл ажиллагаагаа өргөжүүлж нэгэн салбараа хан улд дүүрэгт нээн ажиллуулж байгаа гэсэн. Шоронгоос гарсан иргэдийг нийгэмшүүлэхэд анхааран ажилладаг байгууллага манай улсад маш ховор байдаг. Тэгвэл Бэтэл Монгол төрийн бас байгууллагын шоронгоос гарсан иргэд болон архины асуудалтай иргэдийг нийгэмшүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг одоо танд хүргье. Таны харж байгаа энэ байшинд 70 гаруй иргэд амьдарч байна. Тэдний ихэнх нь архины асуудлаас болж орон гэргүй болсон иргэд цөөнгүй хувь нь шоронд олон жил хүмүүжиж байсан юм а.
Нийгмээс гадуурхагдаж гэр бүлээсээ хайр хүндлэл авч чадахгүй байгаа энэ хүмүүсийг хүн ёсоор хайрлаж тэднийг нийгэмшигт нь бүхэл талаасаа сэтгэл зүрхээ гарган дэмжин ажиллаж байгаа байгууллага бол Бэтэл Монгол төрийн бас байгууллага юм а. Энэ байгууллагыг нэгэн залуухан гэр бүл удирдан авч явдаг. Тэд гадна дотноос тусламж гуйж санхүүжилттэй босхийг чухалчилдаггүй. Харин энд амьдарч байгаа ирэг дээр ажил хийлгэж санхүүжилттэй олдсон байна. Тэд машин угаалга, дэлгүүр, үсчин, зам угаалгын газар, нүүрс зарах гэд олон ажил хийдэм байна. Хийсэн хөдөлмөрөөрөө амьдарч байгаамаа. Энд амьдарч байгаа олон хүмүүс нэгэн цагт архинд амьдралаа удирдуулж явсан бол өнөөдөр архийг удирдах амьдарч чадаж байна гэж гэрчилж байсан юм а. Би одоо бол өөрөө 53 настай. Намайг бол Дорцоргийн Чинжилүүн гэдэг. Би өгнэн Говьлтай аймгийн харьяатай хүн. Тэгээ би энд ирэхээс өмнө бол гадуур дотор бол бас ингээл арх дарсын янз юмтай жоохон оролцож явж лээсэн. Тэрнээс амьдрал идэрч гэсэн бас бодлонтой асуудлууд байсан л да. Тэрийг бол энэ төвийг дуулаад эндээ ойлгож энэ төвдөө ирснээс хойш би өөрөө энэ бүрэн өөрчлөгдөд эргээ надтай энэ харьцаа тэр муу байсан манай ах トゥ садан хүүхд хүмүүс ч гэсэн эргээ надтай бүрэн харилцаатай болоод арх дарснаас энэ холдсон энийг бол ойлгож энүүгээрээ би бол өөрчлөгдсөн гэж өөрийгөө боддог. Би бол энэ архинаас гарах боломж бол манай энэ байгууллагад бүрэн байгаа гэж бол өөрөө энд байсан болохоор ойлгодог. Яагаад гэх юм бол бид нар бас энд бас пост байгууллагч шиг тийм нэг наркотик ийм тариагаар бол бид нар тэгдэг ганцхан бурхны хүчин сэтгэл санаа оюуны хүчээр бид нарыг өөрчилж шинжилж өгдөг гэж би энд бол тэгдэг. Тэгээ бид нар бол энд яг л нэг хүн шиг бүгдээр нэг зорилгоор энэ бурхны хүчээр ингэж өөрчлөгдөд архинаас гарах боломж бол бүрэн байгаа гэж би бодож байдаг. Чин чулуунгай шиг энд амьдарч байгаа маш олон хүмүүс нэгэн цагт архинд амьдралаа удирдуулж явсан бол өнөөдөр архийг удирдах амьдарч чадаж байна. Бэтэл Монгол төвийн захирал Гамбагийн хувьд ч архинаас болж алдаж явсан нэгэн. Харин өнөөдөр архинаас болж амьдралаа алдаж байгаа монголчуудыгаа өөдрөг сайхан амьдралд уриалан энэ ажлыг их нэртэйгээ хамтран хийдэм байна. Мэдээж хүний амьдрал өөрчлөгдөнө гэдэг бол тийм амар зүйл биш гэж би боддог. Цаг хугацаа шаардлагатай. Маш олон зүйлүүд шаардлагатай. Өөрчлөгдөд гараад ажил төрөл олох гэхээр бас нийгэм дэмжих хэрэгтэй тий. Ажил төрлөөс гулаад орчин янз бүрийн зүйл ихэнх манай төвд байгаа ихэнх хүмүүс бол архины асуудлаас болоод нэлийн хүн төвшөнд ороод гэр оронгүй болсон ч юм уу. Тийм хүмүүсийн хувьд бол архинаас гараад ажил төрөл гэр орон байхгүй учраас жоохон хүнд байдаг. Яг нийгэмдэр гараад амжилттай явж байгаа бол миний бодлоор тийм их гэж би хэлж чадахгүй. Харин эндээ бол амьдарч байгаа яг төгсөөд манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол одоо нэлээд хэд байгаа. Манайх нэг боломж олгодог нь манай курсыг төгсөөд үндэ бас бидэртэй хамт амьдарч ажиллаж болно гэсэн тийм боломжийг олгодог. Мэдээж энэ бол нэлээд том цогц зүйлээр арга хэмжээ зохиох хэрэгтэй болов. Зүгээр манай төвийн бидний өөрсдийн туршлага бол яг бид эхлээд хүмүүсийн сэтгэл санаатай оюун бодвол альва тэр зуршлыг өөрчлөх тэгээд эргээд дараа нь тэр хүмүүст ажиллаар хангах ажиллаж амьдрахад нь боломж олгодог гэж үздэг. Тэр нь чухал гэж боддог. Нийгмийн хувьд бол мэдээж бас ийм хүмүүсийг дэмжихийн тулд ядчил ажлын байр гарахад нь туслаасаа гэж. Бидний хувьд одоо ер нь жоохон юм ингээд мэдээж энд бас 80-80-аад хүмүүс амьдарч байна энэ хүмүүсийг ажил төрөлтөө энэ хүмүүсийн хоолнд манай хүн төлбөрөөгөө авдаг учраас хоолнд хувц сонор олон санхүүгийн бэрхшээл гарч ирнэ. Харин энд бид нар мэдээж ажил хийх хэрэгтэй ажил хийх гэхээр ажлын байр янз бүрийн зүйл бас дутах хэцүү тийм зүйл тулгарч ийн л да. Жишээ нь одоо төр засгаас янз бүрийн байдлаар газар тариалан дээр ч юм уу туслах аж ахуй дээр ирэх хүмүүсийг ажилуулахад туслах эсвэл хамтарч ямар л ажил боломж байна тэр зүгээс бас харилцан ярилцаж ойлголцоод тэгээд тийм бодит ажлуудыг хийгээсэй гэж бодож байна. Зүгээр бодит биш архинаас зүгээр нэг сургалт семинар хийчээд хаяад хүн бол бас архинаас гарахгүй байх. Хүний амьдрал бол үдлээд буцах цаг хугацаа. Энэ богинохоо хугацаанд амьдралыг хайрлаж, бусдад туслаж амьдрахыг эрхэмлэдэг гэж Бэтэл Монгол төрийн бас байгууллагын ярьж байсан. Тэдний энэ яриа хийж байгаа ажил үйлчлэлээс нь ил харагдаж байсан юм а. За дөнгөж сая танд хүрсэн Бэтэл Монгол төрийн бас байгууллагын өнгөрсөн жилээс эхлэн архины асуудалтай зам хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг одоо танд хүргье. Бэтэл Монгол төрийн бас байгууллагын өнгөрсөн жилээс эхлэж архины асуудалтай хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдтэй ажиллаж өнөөдрийн байдлаар 10 гаруй эмэгтэйчүүдийг вакуумжуулсан орчинд амьдруулж байна. Энэ төвд амьдарч байгаа эмэгтэйчүүд амгалан тайван газар амар тайвныг мэдэрч элдв муу зуршлаасаа салж байгаа талаараа бидэнтэй хуваалцсан юм а. Энэ төв дээрээ одоо би 6 сар болж байна. Тэгээ 6 сар болох хугацаанд бас хор томоо зуршлаасаа ангижраад урдны үлдчихсэн гим нүглээсээ салаад одоо маш сайхан амьдрал
ороод маш сайхан амьдарч байна л гэж хэлмээр байна да. Би бол дотроо ингэж бодож байна. Нийгэмдэр гараад одоо манай эмэгтэйчүүд бол тий бие даасан тий хорд муу зуршлаасаа салсан тий тийм бие даасан чадвартай гарна гэж бодож байгаа. Архийг одоо болио архийг тий уухгүй яа тий нийгэмдээ тий бүгдээрээ тусдаа үйл хийж тий улс орныхоо эдийн засгийн төлөө тий улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ нэг зүрх сэтгэлтэй байцгаая. Архийг зогсооё тий тэгж л хэлмээр байна да. Энэ эмэгтэйчүүд гар урлын бүтээл хийж зарж борлуулдаг гэсэн бас өдрөөр хийх цэвэрлэгээ барилга заслын ажил хийж санхүүдэд тус нэмэр болдог талаараа ярьж байсан юм а. Мэдээлийнхэн манай төвд эмэгтэйчүүд хандах нь ихсэж байна. Иймд иргэжлээс өөрийн гэсэн байртай болох төлөвлөгөөтэй байгаа. Санхүүгийн асуудлаа өөрсдийнхөө хөдөлмөр шийдэх талаар ярилцж байгаа гэж бидэнтэй ярьж байсан юм а. Лайт мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Цахаагийн ил бүгдэрж арх хэрэглэдэггүй Монгол уриалга гаргасантай холбогдуулан архины асуудлыг бодит ажил болгоё гэж хаана ярьж байна. Харин өнөөдөр архины асуудлыг шийдвэрлэхэд архины үнийг өсгөх зам мөн архины дэдгүүрийн лицензийн асуудлыг ярихаас илүүтэйгээр архи удаг хүмүүсийн дотоод зүрх сэтгэлтэй нь ажиллахад илүү үр дүнд хүрнэ гэж энэ төвийнхэн ярьж байгаамаа. Архинаас гарч амьдралыг үнэлж цэгэнж амьдрахыг хүсдэггүй хүн олон байдаг ч үүнээс илүүтэйгээр архи хэмээх энэ хорноос яаж ангижирч хортмоо зуршлаа хайж чадахгүй хүмүүс цөөнгүй байт юм а. Ийм хүмүүс тусалдаг, тэднийг сэтгэл санаагаар дэмжиж сургалт явуулдаг, нийгэмшүүлэгт мөн анхаардаг байгууллага бол шинэ эхлэл гэрэл чуулганы харьяа шинэ амьдрал төв юм а. Үйл ажиллагаагаа явуулаад баггүй хугацаа өнгөрүүлж байгаа энэ байгууллага олон эрчүүдийн амьдралыг өөрчлөхөд тусалж байна. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийн хандлага өөрчлөгдөхөд амьдрал нь аяндаа өөрчлөгддөг. Бид ертөнцийн эзний үнэн үгэн дээр суйрлан сургалт явуулдаг гэж ярьж байсан юм а. Нодлон уржингаас энэ хороодуудаар хүмүүсээ жилд дэлхийн зам болон тэгээд бас нэг хороод өргүүдтэйгээ уулж ярилцаа тэн дээр нь өдөрлөг болон зөх хэмжээний тийм арга хэмжээ зохиогоод хүмүүстэй төвөө танилцуулаад тэгээд төвд минь өөрсдийн сайн дураар ярьж хамрагддаг. Альва нэг хүний дарам шахалтаар биш өөрсдөө үнэхээр өөрчлөгдөө, шинжлэгдээ, оюун бодлоосоо үнэхээр цаашдынхаа амьдралаа өөрчлөхийг суудмал болдгоо ярьдаг те. Тийм зүрх сэтгэлээс ирсэн улсууд энэ өөрчлөгдөөд бурхнаа голш таних нь 100 байдаг. Архины амралтаа архинаас бол гэр бүлгүй болсон, ганчөөрөөсөн болсон, дахир дутуу болсон улсууд байдаг. Энэ бохныхоо төлөө бид өглөө орой ер нь тасралтгүй залбирдаг. Энэ бурхан өөрөө хийлдэг бид үйлчлэлээсээ илүү тасралтгүй залбир. Тэгээд энэ яг энэ дагуу бид төв дээр өглөө орой залбиралтай үг хуваадаг. Тэгээд энэ бурханы хаанчлалын талаар банк явцгаадаг та. Энэ төвд анх архи үнэртүүлж харалсан царай хэр даг болсон хувцастай ирж байсан олон эрчүүд өнөөдөр амьдралыг үнэлж хайрлаж амьдарч чадж байна. Тэд бусдад тусалж сургалт явуулж мөн багшилж заавар зөвлөгөөч өгд юм байна. Өнгөрсөн хугацаанд архи тамхи болон мансууруулах бодисоос хэрхэн өөрчлөн сэргийлэх талаарх сургалт зохион байгуулагдлаа. Энэ сургалтыг Шри-Ланк улсын мэрэгжилтэн дэлхийн нийтэд өргөн хэрэгэлдэг туршлагаасаа хуваалцсан юм а. За энэ сургалтаар төр засгаас архи тамхины сурчлагыг зогсооход хэрхэн анхаарах талаар ч гэсэн ярьж байсан юм а. За архитектыг дагсан аливаа сөрөг үзэгдлүүд дан ганц манай улсад нүүрлээд байгаа гамшиг бус дэлхийн ихэнх улс орнуудын түүхэнд нэгэн цагийн шүдний өвчин байсныг мэрэгчлэтнүүд тодорхойлдог. Тэр ч утгаараа архины эсрэг тэмцэлд гадны улс орнуудын туршлагаас авч хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй хэмээн үзэх хүмүүс ч бий. За асуудлыг энэ өнцгөөс нь харвал бидэнд туулаад өнгөрсөн зам мөрөө тодорхойлж туршилгаа хуваалцах олон улсын хэмжээний сургалт мэдээлэл зайлшгүй шаардлагатай байгаа. Нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэтнүүдийн нийгэмлэгээс за архи тамхи болон мансууруулах бодисын хэрэглэнээс урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн ажлын чадварыг бэхжүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулсан байна. 3 өдрийн турш үргэлжилсэн уг сургалтыг Шри-Ланк улсын архи тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх төвийн захирал Пүбүдү Амружид чиглүүлэн багшилсан байна. Сургалтанд багтсан зүйлсийн тухайд одоогийн байдлаар архитект монголчуудын өмнө тулгараад байгаа хамгийн бэрхшээлтэй асуудал болоод байна. Иргэний нийгэм төрийн бус байгууллагууд архитектийн эсрэг тэмцээр байгаа. Бид энэ семинараараа боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой ажиллаж байгаамаа. Архитектыг бууруулах, түүнийг үүсгэж байгаа шалтгааныг олж тогтоон, түүний эсрэг тэмцэгт чиглэсэн олон тооны үр нөлөөтэй арга техник чинээр гарч ирсэн шүү дээ. Манай семинарт засгийн газар төрийн бус байгууллагууд академийн төлөөлөл оролцож байгаамаа. Бид хамтдаа дэлхийд дахинд хэрэглэгддэг арга туршлагыг судалж, загвар боловсруулах болно. Ямар ч улс орны хувьд шин залуу үеийнхнийг архи тамхинд орохоос өмнө түүнээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байдаг юм а. Тиймээс бид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Урд өмнө нь ажил зохиож байсан туршлага үйл дээ. Түүнчлэн архинд донтсон өөр нэг бүлэг хүмүүс байна. Тэр хүмүүст архиа хаяхт нь урамшуулж дэмжих хүмүүс хэрэгтэй байгаамаа. Энэ 3 өдрийн семинараар хэрхэн залуу шинэ үеийг архи тамхи элдв мансууруулах бодисноор сэргийлэн хамгаалах талаар голлож ярилцах болно.
За сургалтыг илтгэл бүлгийн ярилцлага видео үзүүлэн кейс бодит тохиолдол дээр ажиллах гэгчлэн дэлхийд стандартчлагдсан арга барилаар явуулсан нь нэгэн зэрэг олон мэдээлэл хүлээн авах сайн талтай байсныг оролцогчид онцлон хэлж байсан. Сургалтаар олж авсан зүйлсээ хэрэгжүүлэхийн төлөх ажлын төлөвлөгөө гаргаснаар сургалт өндөрлөнө гэлээ. Айл хутлаараа амар мэндэ бэлгшээсэлдэг сар шинийн баяр ойртож байгаамаа. Энэхүү уламжлалт баяраар арихгүй харин халуун ам бүлээрээ ёслол төгөлдөр тэмдэглэгийг учир мэдэх хүмүүс уриалж байгаа. Энэ уриалгатай холбоотойгоор арих эдэний дээж мөн эсгэд манай Сарантуя хариулт авсан юм а. За уламжлалт баярын өдрүүдээр архины хэрэглээ жирийн өдрүүдтэй харьцуулахад даруй 2-3 дахин ихсэж. За түүнийг дагсан сөрөг үзэгдлүүд ч өсөх хандлагатай байдаг. Уламжлалт өвс соёлоо хүндэтгэн дээдэлж ёслох зорилготой эдгээр баяраар арх эдэний дээж жаргалын 3 хундаг гэх мэтчлэн мугууд үгс олны ам дамжин хавтгаарсан архиталтыг өөгшүүлдэг мэтэ. Тэгвэл арх үнэхээр эдэний дээж мөн үү? Хин хизээ уг ойлголтыг бий болгочихов. Хүний амьдралын ирээдүйн жаргал зовлон үнэхээр тэрхүү 3 хундагт багтдаг хэрэгүү? Асуултад хариулт айлаа. Нэгдүгээрт ерөөсөө арих эдэний дээж бишээ. Арих эдэний дээж гэдэг үгийг тэр дарангуйлагч нийгмийн үед нэг Оросд сканаар уулс сурсан нэг том дарга арих эдэний дээж гэж худлаа хэлээд өөрөө олон түмний өмнө уугаад ингээд түгээсчилтэй. Тэгээ одоо 10 жилийн хүүхдээс арих юу вэ гэдээ асуухаар лекц уншаад хоороороо эдэний дээж гэж хариулж байна шүү дээ. Ийм болтол тарихыг угаацсан юм. Тэгэхээр сүүнд эдэний дээж гэх үндслэл бий. Манай хадмын хэвтэл одоо анхныхаа дээжийг бүх хаяганд одоо халуун сүү хийж одоо уулгадаг штэ. Тийм учраас яг энэ шиг сүү бол эдэний дээжээ, сүү нэг дугаар тоороогүй, сүү нэг дугаарт одоо цагаан өнгөтэй энэ чинь 9 цагаан сэтгэл 9 цагаан сүлдгээд бэлэгддэг сүүнд анхаж эхээс дөрөгдөн дээжилж уусан ундаа чинь сүү юм шүү. Ийм учраас сүү хүний араас одоо сайхан үг хэлж өрөөж өргөдөг. Инхээр сүүг дээж гэж хэлэх үндслэл байгаа юм. За архийг дээж болох гээд үзээлтэй бүгдээрээ ус ордог яг ус чандам нэрдэнэ гэх тийм ээ. Тэгээд соус, метил, этил гээд дандаа химийн хортой бодиснууд ордог. Тэгэхээр хорыг бид нар дээж гэж болохгүй шүү дээ. Ялааны хорыг эдэний дээж гэвэл инээмтэй хэрэг үстэй. Энэ шиг эдэний дээж их үндслэл байхгүй. Тэгэхээр сүүнд маань үндслэл байна. Тэгэхээр сүүгэн эдэний дээж гэж одоо бэлэгдэн хэлээд орондон сүү яг одоо бэлгээ хүртэл одоо арх барьж золгодог юм болиё л та бүгдээ. Ийм ёс заншил Монголын нийгэмд урд өмнө хизээч байгаагүй. Энэ архины үйлдвэрлэлүүд бий болсон цагаас ихсүүлээд одоо архины одоо загваруудаар уралдаж байгаа юм шиг одоо хадаган дээр хүртэл одоо архиан барьж золгодог ийм муухай зохиомол одоо гадны ч юм уу одоо өөрөө зохиодсон ч юм уу тийм хачи ёс заншлаасаа нэгдүгээр бүгдээрээ татгалзах хэрэгтэй байна. Муухай үг байгаа юм. Архийг эдэний дээж гэж хэлдэг бол энэ ер нь сүүлийн үед л гарч ирсэн үг байгаа. Тэрнээс одоо энэ судар номыг ер нь уншаад түүх уншиж байхад бол Монгол ёсонд ерөөсөө тийм байхгүй байсан байна. Харин юу гэж хэлдэг вэ гэх юм бол хар ус гэж. Одоо хар тамхи гэж одоо хар тамхи гэдэг дэлхий ямар их хүчтэй нөлөө үзүүлдэг бузар идвэ тэрэн шиг чинь хар ус гэж ингэж хэлж байгаа. Ер нь ер нь Монголд эдэний дээж шин сүүл гэж үздэг шүү дээ. Эдэний дээж сүү, эдийн дээд хадаг гэж ингэж хэлдэг. Хар ус уух юм бол хүний амьдралыг алдаг одоо хамгийн бузар юм гэдгийг бол монголчууд сайн мэддэг байсан. Тийм учраас энийг бол эдэний дээж гэж ярьдаг бол ерөөсөө туйлын буруу үзэл. Хизэнээсээ түүхнээсээ энэ Монголд энэ архийг дэлгэрүүлэх гэж оролцсон одоо гадны янз бүрийн орлогууд их байдаг. Тэрэнд нь ч бас автаж исэн үе түүхүүд байдаг. Энийг харин яаж цээрлж исэн үедээ монголчууд мандаж хүчрэгж байсан тийм л юмтай байгаа шүү дээ. Ялангуяа Чингис хаан бол энэ дээр их хатуу байсан. Тэрнээс татгалцвал маш амархан. Ерөөсөө л би уудгүй. Тэрнээс бас заавал тэр ёс журам бариад заавал тэрийг уух гэдэг шаардлага байхгүй. Ерөөсөө би уудгүй. Зүгээр ингээл хариулах хангалттай. За худал үгийг 100 давтвал үнэн болтгийн үлгэрээр олны дунд ам дамжин хоногсон эдгээр үгс нь ашиг орлогын төлөөх арх үйлдвэрлэгчдийн гаргасан далд сурталчилгаа байх гэж зарим учир мэдэх хүмүүс тодорхойлж байлаа. Нийслэлтийн хэмжээнд архины асуудлаас болж орон гэргүй болсон 12,000 орчим эрчүүд байдгаа гэсэн судалгаа байдсан байна. Тэгвэл энэ хүмүүст анхаарал халамж тавин ажиллаж байгаа байгууллагын талаарх товч мэдээллийг бид лайт мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар онцолж байгаамаа. Харин одоо Тэнгэрлэг ивэл төрийн бас байгууллагын талаарх мэдээллийг танд хүргэе. Архитан согтуурлын эсрэг тэмцэл нь манай орны хувьд шинэхэн сэдэв биш юм. За энэ нь хувь хүн гэр бүл болоод улс орны хүрээнд тодорхой хэмжээгээр байсаар үдийтэй золгосон. За гагцгүй үр дүнгийн тал дээр өнөөдөр ч гэсэн бидний дунд асуултын тэмдэг байсаар байгаа юм а. Тиймдээ ч хамтын тэмцэл нь илүү үр дүнтэй гэдэгтээ санал нийлэх хүн олон байгаа. За үүнийг өөрсдөө хийж буй ажлаар нотолж буй нэгэн байгууллага бол Тэнгэрлэг ивэл төрийн бас байгууллага юм. Уг байгууллагт одоогоор 35-аас 50 насны 30 гаруй эрчүүд харьяалагддаг байна. За тэд нэгэн гэр бүл болж бурханд итгэх итгэлээр суурилсан шинэ амьдрал үүд хамтдаа алхаж байгаа гэж байлаа.
Бид нар бол одоо ер нь янз бүрийн сургалтууд бид нар авч хэрэгжилж үзсэн л дээ. Тэ одоо Маруу Европын одоо янз бүрийн сургалтууд, Америкийн сургалтууд авч хэрэгжилсэн. Тэгээ ерөнхийдөө бол тэр бол жаахан үрдэн муутай байсан уу гэж ер нь ингэж үзсэн юм байна. Тэгээ хамгийн гол зүйл маань бол бид нар итгэл үнэмшил суулгаж өгөх. Одоо бид нар бол Христэд итгэдэг хүмүүс. Тэгээ гол нь Библиэл дээр суурилсан одоо ийм сургалт байх нь одоо хамгийн чухал юм байна гэж одоо үзээд одоо энэ нь одоо ганц Библиэр дагнаж ингэж ажиллаж байгаа л да. Илүү их үр дүнтэй байгаа. Ялангуяа бид нар одоо хуулийн тухай, сахилга дэг журмын тухай одоо Библиэл дээр өгүүлсэн зүйлсүүд тийм ээ. Бусдад өөрийгөө зориулах тухай, гимших тухай, одоо эзнээс эмээхүйн тухай. Одоо энэ нь бол хамгийн чухал юм байна гэж ингэж үзсэн. Тэгээ ер нь бас Монгол ёс заншлыг энэтэй холбож өгөх нь их зөв гэж бодож байгаа. Монгол ёс заншилд бол Библиэтэй хөл нийлдэг одоо судартай энэ яг нийцсэн ийм зүйлсүүд их байгаа л да. Энээс одоо авч ашиглаж бид нар авах зүйлээ бас Монгол ёс заншлаас сайн авах хэрэгтэй. Бид нар ер нь одоо ингээд ажиллах хугацаанд ер нь нэг ойлголтод хүрсэн л дээ. Нэг зүйлийг ойлгож ухаарсан. Энд бол зүгээр ганц төрийн бос байгуулагч гэдэг юм уу? Одоо нэг сүм одоо энийг бол хийх ажил биш юм аа. Архи гэдэг бол ерөөсө бүх нийтийн үйлс байх хэрэгтэй. Энэ архитектурын эсрэг одоо бүгд одоо монголчууд нэгдэж тэмцэх нь ер нь зөв юм байна гэсэн ийм ойлголтод хүрсэн. Тэгэхгүй бол ерөөсөө энэ цаашдаа өргөж одоо муутай тийм ээ. Жишээ бид нар одоо энэ 50-60 хүн ч байдаг юм уу? Одоо энэ өржөлөө гэхэд одоо цаана маш олон хэд мянгараа тоглох хүмүүс байгаа. Би энэ дээр нэг жил гарan болж байна. Тэгээ урд нь би арх хөл их уучсан. 10 жил болсон. Энэ дээрээ бол бүх юм өөрчлөгдсөн. Одоо хувийнаас л ер нь өөрөөс л болно дөө. Өөрөө архиас цээрлээд ингээ сургууль ном сонсох бол үүнтэйг бие барих бол хүн болдог юм. Тэр сайхан байна. Бэнгэрлэг авал төрийн бус байгууллага дээр одоо хагас жил гарan болж байна. Би урд нь бол нэлээх хэмжээгээр архитектурлын эрхэлдэг байсан. Энэ юутай холбоотой би өөрөө урд нь лам хүн байсан. Гэхдээ тухайн үед сэржим өргөх нэрээр одоо архийг хэмжээгээр хэрэгэлдэг. Тэр одоо тэр маань явандаа бол бараг архич нь болгосон. Энэ дээрээ юу би нэг гол юмыг ойлгосон. Юу гэвэл тэнгэрт итгэх одоо эзэнд итгэх итгэлийг олж авснаар одоо ямар ч байсан архийг бол уухгүй байж болдгийм байна гэдгийг л одоо ойлгосон. За одоогоор Улаанбаатар хотод гэхэд архинаас бүрэн хамааралтай болж гэр бүлээсээ тусгаарлагдсан 12,000 орчим эрчүүд байдаг гэх судалгаа гарчээ. Энэ мэтчлийн жижиг байгууллага мянгаыг байгуулад ч асуудлыг бүрэн шийдвэрлэх нь юу бол хамгийн гол нь архины эсрэг нэгдсэн бодлого зохицуулалт усаагаар мэт дутагдж байгаа нь мэдээллийн мөрөөр олон байгууллагын хаалга татсан бидэнд олонтоо мэдрэгдэж байлаа. Ариун мөр чуулганыхан архины асуудалд орсон залуус зориулсан өдөр хөнжүүлэх төвийг нээсэн юм байна. Ингэснээр залуус маань архи уухад бас харин өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхааран ажиллана гэж тэд үзэж байна. Тухайн хүний архин донтох болсон дотоод хүчин зүйл шалтгааныг нийлрүүлж түүгээр нь дамжуулан эдгэрлийн баяр хөөргийг мэдрүүлэх ажлыг Христ сэтгэл залуус хийж байна. Архин донтно гэдэг нь сэтгэл зүйн хамааралт өвчлөл учраас эмчилгээний энэ арга нь илүү үр дүнтэй гэдгийгчдэд дээрх хугацаанд олж харжээ. За ингэхдээ эрчүүд эмэгтэйчүүдийн хаалттай уулзалт гэр бүлийн зөвлөгөө хэлбэрээр ярилцлах сургалтыг хослон явуулснаар хувь хүнд илүү хүрчүүлж чаддаг байна. Хаалттай бүлэг бол одоо хүүсийн ялгаатай байгаа. Эрэгтэй хүмүүс бол эрэгтэй хүмүүстэйгээ, эмэгтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүстэйгээ хаалттай бүлэг хийдэг байгаа. Тэгээд манайд бол одоо олон хүүхнүүд бие хаалттай бүлэгт яваад үнэхээр өөрчлөгдөж байгаа, тийм шинжлэгдэж байгаа. Их олон хүүхнүүд байгаа. Тэгээд тэр нь яг нууц нь юу гэвэл хүн нөгөөний яг дотоод сэтгэлээ бөгөөд одоо хүнд ярьж чадахгүй байгаа тийм ээ. Одоо үр хүүхдтэй ер нь ойл хотны хүнд ярьж чадахгүй байгаа нөгөө дотроо зовоод байсан юм гадагшаа гаргаад ирчихэрэг хүмүүс аюу гоё сайхан болдог. Тэгээд нөгөө уур бухимдал арх уухтын хүсэл эрмэлзэл ерөөсөө аяндаа ингэж буурдаг байхгүй юу? Хувьд хүн яг өөрөө би ямар хүн бэ гэдгийг мэддэг нь чухал байгаа байхгүй юу? Ерөөсөө хинтлүүч тийм ээ нөхөрлүүгээ одоо эхнэрлүүгээ юм уу үр хүүхэд ахтаа хамаатаас адаг хүн төвтэй биш. Яг өөрөө өөрийгөө олж хардаг байгаа. Одоогийн байдлаар 6 гэр бүлийн 20 орчим хүн эдэд хараалагддаг байна.
За архин донтогсдыг архитай орчноос нь ангид байлгах зорилготойгоор тэд өдөр өнжүүлэх төвийг ч нээсэн байна. Ингэснээр тухайн хүн сургалтаас олж авсан зүйлээ мартаж гээйлгүйгээр цагаа зөв боловсон ашиглаж хамгийн гол нь архинаас ангид байх боломж бүрддэг байна. За тэгээд өдөр өнжүүлэх төв маань хамгийн гол зорилго чухал одоо шаардлага маань юу байдаг гэхээр хүмүүсийг энэ чинь авчираад тэд нэр цаашаа сургалтандаа суугаад цаашаа өөр одоо суучаад гарчаад хүмүүстэй нийлээд архи уух ч юм уу тэгээд асуудалд орхоос нь хамгаалахын тулд өдөр өнжүүлэх өдөржингөө одоо бараг 5 өдрийн турш тийм байлгаж үйлчилдэг. За илүү олон хүнийг архины хамаарлаас тусгаарлах, ажлаа өргөжүүлэх зорилготойгоор ариун мөр сүмийн ахан дүүс байраа засаж өргөжүүлэн хувийн бэлтгэлээ базааж байгаагаа бидэнд мөн хэлж байлаа. Лайт мэдээллийн хөтөлбөрийг сонгоудсан үзэгч танд баярлалаа. Та манай мэдээллийн хөтөлбөрийн талаарх санал бодол болоод мөн мэдээ өгөхийг хүсвэл доогуур гарч байгаа утсаар бидэнтэй холбогдоорой. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэй иргэн уулзъя баяртай.